Шинэ хар хором хотын бүтээн байгуулалтын зарим ажлыг эхлүүлнэ. Мөн хотын хөгжлийн үзэл баримтлалыг тодорхойлно гэж үндэсний хорооныхан тайлбарлаж байна. Үндэсний хороо зарим яам агентлаг мэргэжлийн байгууллага эрдэмтдийн бүрэлдэхүүнтэйгээр ажиллаж байгаа юм а. Албаныхны мэдээлэлээс үзвэл шинэ хар хором хот Аранга аймгийн Өгийн нуур хашаат Өвранга аймгийн хар хорийн сумдын нийт 1830 км² газар нутгийг хамрах юм. Цаашид тухайн бүс нутаг дахь газар тариалангийн аж ахуйн нэгжүүдийг нүүлгэн шилжүүлэх шаардлага үүсэх эсэх талаар хотын бүтээн байгуулалтын захиргааны удирдлага тайлбар өгч байна. За ихэнх аж ахуйн нэгжүүд бол ерөнхийдөө хот байгуулалтын үйл ажиллагаанд оролцох сонирхолтой байдаг. За тэгээ сонголттой та нар барилгажилтын үйл ажиллагаанд эсвэл одоо тариалангийн үйл ажиллагаа хийх юм бол хотын хажууд бол энэ одоо дөрвөн улирлын байгууламжтай ийм үйл ажиллагаа явуулж болно гэсэн. Тэгээд тэр бол одоо явцын донд шийдэл гарсны донд бол одоо гэрээ хилцлээр ярилцлагын зураг ингээд зохицуулагдаад явчихна. Үндэсний хорооны мэдээлж байгаагаар бол нийт 54 улс орны 430-аад багийн эрдэмтэд мэргэжилтнүүд шинэ хар хором хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний үзэл баримтлалыг боловсруулах сонгон шалгаруулалтад оролцох хүсэлтэй гаргасан байна. Сонгон шалгаруулалтад оролцогчдод тавигдах үндсэн нөхцөл шалгуур тодорхой болсон гэж үндэсний хорооныхан тайлбарлаж байна. Хамгийн л орчин үеийн жишээлбэл Ухаалаг хот байх, Ногоон хот байх, аюулгүй орчин бүрдүүлсэн хот байх. За тэгээд сэргээгтгэж гэдэг юм уу одоо нүрс хүчлээ багялгаруулах ийм шийдэл бүхий хот байх гэдэг юм. Энэ хамгийн сүүлийн үеийн л одоо хотын стандартын дагуу энэ хөгжлийн концепцийг боловсруулахаар төлөвлөлөд ажлын даалгаврыг боловсруулад ингэ явж байна. Шинэ хар хором хотын төлөвлөлтийн байршилд инженер геологийн наривчилсан судалгаа хийгдэж эхэлсэн газрын гүний усны их үүсвэрийн хаагуул судалгаа хийгдэж байна. Бас хотын төв талбайн бүтээн байгуулалтын ажлыг 2024 оноос эхлүүлнэ. Мөн ерөнхийлөгчийн ордны зураг төсөв боловсруулах ажил хийгдэнэ гэсэн тайлбарыг үндэсний хорооныхон өгөөд байна. Явандаа ингээд том хот болно гэж